гэхээр далай гэж юу вэ гэдэг талаар судлаж байсан бол одоо бүгдээрээ далай ёроолын тухай судлах болно. За гадарсан зураг дээр дэлхийн далайг тодруулан харуулсан байна. Далай ёроолын хот хоргуудыг бий рельеф. Далайг сансраарч муу судлагдсан гэж үздэг. Гидростатистик даргалт нь 10 км-ийн гүнд 1 м²-т 10,000 тонн ус таардаг. Далай тэнгисийн давслаг усанд цахилгаан соромжон долгион ихээр замхардаг. Далайн гүнийг судлахдаа дууны долгион тархах уртыг аргыг ашигладаг. Дууны долгион усанд дотор 1500 м/с-ийн урттай тархдаг байна. Зураг дээр үзүүлсэн 4 хөлгөөр хүндрэлтэн далайнуудыг эртнээс судалж ирсэн байна. Батисфер, Уильям Биби, Отис Бартон 1930 онд 6500 м-ийн гүнд хүрсэн бол Трест 1960 онд Морины хонхорын 10911 м хүртэл шумбаж байжээ. Колори Асын автомат удирдлага бүхий аппарат за хиймэл дагуулаар хамгийн сүүлд далайн гүнийг судалж байгаа юм байна. Далайн гүнийг судалдаг шумбагч онгоцнууд харагдаж байна. Далайн ёроолын рельефийн үндсэн 3 хэлбэр буюу төрөлд ангилан үздэг их газрын зах, далайн ёроол, далайн гол нурууд. Их газрын захыг шилх буюу их газрын тан, их газрын хажуу, их газрын ташлан гэсэн үндсэн 3 сэдвээр хувааж ангилдаг байна. Их газрын тан буюу шилх гэдэг нь геологийн бүтцээр хуурай газартай адилхан их газрын усанд орох өргөжлөл болох далайн ёроолын хэсэг юм. Далайн ёроолын бараг 6/1 буюу далайн талбай 8% эзэлнэ. Тэнгисийн хурдас их хөрөмлөгдөн гэрэл сайн нэвтрэх хүчээр тэнгисийн организмууд их элс, хайрга, галт, нефт, хий болон бусад ашигт малтмалуудыг албарладаг. Дундаж өргөн нь 80 км, гүн нь 120-оос 370 м болгож зарим газар маш өргөн 1500 км-т хүрдэг байна. За зургаар үзүүлсэн байна. Далайн ёроол. Далайн үндсэн ёроол буюу гүн устай хэсэг нь дундаж гүн нь 2400-аас 6000 м хүрдэг. За тэгэхээр далай маш гүн гэдэг нь тодорхойлж байна. Далайн гол нуруудыг газар зүүн зурагт үзүүлжээ. Улаан өнгөн дээр хар зураасаар зурсан нь далайн гол нурууд юм. Энэ зургаас харахад Атлантын далайд хамгийн урт нуруу үргэлжилсэн тогтсон байдаг нь харагдаж байна. За Морины хонхорыг харуулсан байна. Дэлхийн хамгийн гүн хонхор бол Морины хонхор. Далайн түвшнээс доош 1134 м-ийн гүнд оршдог. Нохон талайд байдаг хонхор юм. Далайн ёроолын хот хоргуудгэр их газрын эргийн давах далайн гадраас доош 200 м хүртэл гүн, ёроолын хэсгийг нь там буюу шилфг нь далайн эрэг дагуу байрладаг. Зурагт бас харуулсан байна. Шилфг нь огцом гүн наалж үргэлжилсэн тэгш тал болж хувирна. Огцом насан ёроолын ташуу хэсгийг их газрын алууг нь далайн хүчтэй урсгалыг дэгдэг энэ хэсэгт ангалах хавцал ихээр үсдэг.